Самцно. Бид нар удаагийн нэвтрүүлгээр та бидний сайн мэдих Netflix-ийн тухай сонирхолтой баримтуудыг бүр гэрэг бэлтгэлээ. Та бүхэн тун сонирхолтой баримтуудыг сонсон бидэнтэй хамтаагаарай. 1990-ад оны дунд үед Reed Hastings нэгэн өдөр Blockbuster хэмээх видео хуурцаг зардаг дэлгүүрээс Apollo 13 хэмээх киног үзэхээр зээлээр авчээ. Мэдээж тэрээр зээлж авсан киногоо заасан хугацаанд дотор буцааж өгөх ёстой байв. Хэрв заасан хугацаанд өгч чадахгүй бол алдан торгуул төлөх байв. Гэтэл Reed Hastings кино зээлж авснаач бүр мартаж орхин даруй 6-7 хоногийн турш буцааж өгөөгүй төлөө $40 торгуул төлж байжээ. Тэрээр энэ явдалд туйлын ихэр эцсэндээ энэ талаарх зүйлээ их нэртэй хэлэхгүйгээр нуусан гэдэг. Гэтэл түүнд нэгэн санаа төрсөн байна. Тиймээс түүний бодолд ер нь торгуулийг шууд бэлнээр өчөж өгөхгүйгээр илүү хялбар аргаар шийдэх арга байдаг гэсэн. Аль эсвэл торгуул төлөх системийг халж хаян илүү боловсронгуй системийг бий болгож болох гэх мэт олон бодол толгойд нь эргэлдэж эхэлжээ. Тэрээр өөрийн бодлоо бодцуул болгох талаар ажлынхаа найз болох Марк Рэндолфтай ярилцсаны үр дүнд Netflix хэмээх нэртэй интернетээр кино үздэг сайтыг бүтээжээ. Netflix хэмээх нэрний эхний хэсэг болох net нь интернетийг илтгэдэг бол Flix гэдэг нь англи хэлний кино хэмээх утгатай Flix гэсэн үгийг ялимгүй өөрчилсөн үг гэжээ. Өөрөөр хэлбэл Netflix гэдэг нь интернетээр кино үзэх хэмээх утгатай үг юм. Гэвч 1997 он гэхэд интернетийн хэрэглээ өргөн нэвтрээгүй байсан үед бол Netflix хэрэглэгчдээ олж чадахгүй байв. Гэсэн ч тэд бууж өгөлгүй явсаар цаг хугацааж өнгөрөхийг хэрээр интернетийн хэрэглээ ихснээр тэдний бизнес хөлөө олж эхэлжээ. Тиймээс эцэстээ 10 жилийн дараа буюу 2007 онд Netflix компани интернетээр кино үзэх боломжтой стриминг үйлчилгээг үзүүлж эхэлсэн түүхтэй. Сонноос Reed Hastings хамгийн тун яаравчлан өөрийн компанийг байгуулсан даруйда үйлчилгээгээ явуулж эхэлсэн бөгөөд тухайн үед хараахан компанийхаа нэрийг бодож олоогүй байсан гэдэг. Тиймээс тэрээр Netflix хэмээх нэрийг олохын өмнө дүр зурдаа Cable хэмээх нэрээр компаниа нэрлэж байжээ. Сонирхолтой нь Cable гэдэг нь англи хэлний нохойн хоол гэсэн утгатай үг байв. Cable гэсэн нэрний цаад утга нь хэрв нохойн хоолыг нохойноо тоож идэхгүй бол хичнээн сайн хоолны реклам сурталчилгааг хийлээж гэсэн ашиг тусыг үл олон хэмээх утгатай үг гэжээ. Гэсэн ч тэрээр Cable хэмээх нэрийг дүр зурган ашиглах гэж байсан болохоор компани байгуулсан даруйда ажилчдынхаа хамтаар компани нэрийг сонгох хуралдааныг зохион байгуулжээ. Тэрхүү хуралдаанаар Take One, Videoflix, eFlix, Netflix, Webflix, Cinema Center, Netflix гэх мэт нэрнүүд нэр дэвшсэн байна. Мэдээж сонголтыг Reed Hastings өөрөө хийсэн бөгөөд та бидний мэдэж байгаачлан Netflix гэсэн нэрийг сонгосон билээ. Сонноос Netflix хэмээх нэрийг сонгосны дараахан тус нэр нэгэн асуудлыг дагуулж байсан юм. Тухайлбал гадаадын орнуудад порно кино болон насан туршид зориулсан кинонуудыг Skin Flick хэмээн нэрлэдэг байв. Тиймээс Netflix-ийн Flix хэмээх үг нь порно киног илтгэсэн мэт харагдаж байсан гэдэг. Гэсэн ч Reed Hastings энэхүү асуудлыг тоолгүйгээр Netflix хэмээх нэрийг хадгалан авч үлдсэн түүхтэй. Өнөө үед Netflix гэхээр л гараа утас эсвэл телевизэр гэх мэтээр хүссэн төхөөрөмжөө ашиглан кино үзэх боломж санаанд орж ирдэг билээ. Тэгвэл хачирхалтай нь Netflix компани өнөө хүртэл DVD киноны үйлчилгээгээ явуулсан хэвээр байдаг. Netflix компани DVD киног ийм дугтуйндхийн гэрээр хүргэн үйлчилдэг ажээ. Тэд зарлаа хэмнэх үүднээс элдв янзын гоёмсог загварыг хайрцаг биш харин энгийн цаасан дугтуйг ашигладаг байна. Netflix-ийн мобайл дизайн хариуцсан албаны захирал Rakesh Agrawal-ийн нэгэн ярилцлагад тэд цаасан дугтуйг хэрэглэснээрээ $200,000 жил тутам хэмнэж чаддаг ажээ. Сонноос Netflix-ийн ерөнхийлөгч Bill Clinton-ы бичлэгийг хэрэглэгчд рүү илгээж байх явцад алдаа гарган андуурч порно киног илгээж байжээ. Тухайлбал 1995 онд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Bill Clinton болон цагаан ордонд ажиллаж байсан Monica Lewinsky нар дотны харилцаатай байсан гэх яриа олныг шуугуулж байжээ. Энэ талаарх яриа Monica Lewinsky болон түүний найз буюу Bill Clinton-гийн эхнэр Linda Trill нарын утасны бичлэгнээс үүдэлтэй байв. Утасны бичлэгийг сонсвол Monica Lewinsky өөрийгөө Bill Clinton-тай ямар ч тийм зүйл хийж байгаагүй хэмээн хэлдэг. Үүний хариуд Linda Trill тэгвэл юу байсан юм бэ хэмээн асуудал Monica зүгээр л зугаацсан төдий хэмээн хариулж орхижээ.
Үүний дараагаар Linda Tripp утсаар ярьсан бичлэгээ олон нийтэд ил болгосон юм. Эцсээ 3 жилийн дараа буюу 1998 онд Bill Clinton тэдгээр бүх цувралыг үгүйсгэсэн мэдээллийг хийж DVD-н дээр буулган олон нийтэд тараах үйл ажиллагааг Netflix компанид хариуцуулан гүйцэтгүүлжээ. Гэтэл DVD-г айл гэрүүдээр тарааж байх үед нэгэн алдаа гарсан бөгөөд хэд хэдэн айлуудад Bill Clinton-ы бичлэг биш харин порно кино очсон явдал байв. Хожим энэ талаар зүйлийг даруй 20 жилийн дараа буюу 2018 онд Netflix-ийн гүйцэтгэх захирал Нич Лав сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагад дурдахтаа энэ нь Netflix компанид гаргаж байсан хамгийн том алдаа байсан гэжээ. Мөн порно киног хүлээн авсан айлуудаас порно киног эргүүлэн Netflix руу илгээхийг хүссэн боловч нэг ч айл бичлэгийг Netflix руу буцаан явуулаагүй хэмээн ярьсан байдаг. 2020 оны 3 сарын 3-ны өдөр Ads of Brand хэмээх YouTube-ийн нэгэн сувгаар нэгэн хачирхалтай сурталчилгаа цацагдсан юм. Зар сурталчилгааны утгыг харуул коронавирусын тархалтыг зогсоох хамгийн чухал арга нь гэртээ байх. Гэвч зарим хүмүүс гадуур гарсан ч болно хэмээх буруу ойлголттой нийгэмдээ аюул дагуулж байна. Тиймээс бид та бүхнийг гэртээ байхыг дэмжих үүднээс өөрсдийн зарим нэг цуврал бүтээлүүдийг спойлдож байна гэсэн утгатай сурталчилгаа байв. Тийхүү тус сурталчилгаан дээр тухайн үеийн Netflix дээр чартыг тэргүүлж байсан цувралуудыг спойлдож байжээ. Мэдээж үзэгчид үүнийг ойлгохдоо Netflix олон нийтийг гэртээ байхыг уриалан өөрсдийн бүтээлүүдийг инхүү золиослж байна хэмээн ойлгосон боловч энэ нь Netflix-ийн аль биесны сурталчилгаа биш харин Германы нэгэн зар сурталчилгааны тэнхимийн оюутнуудын бүтээсэн campaign сурталчилгаа байв. Тийхүү Netflix-ийн дараа нь өөрсдийн Twitter хуудасаараа дамжуулан эдгээр сурталчилгаануудыг бүтээсэн оюутнууд нийгмийн сайн сайхныг төлөө ийм үйл хийсэн нь зөв боловч Netflix-ийн бүтээлүүдийг спойлдож болохгүй шүү хэмээн нийтэлж байжээ. 2009 онд Netflix-ийг үүсгэн байгуулагч Reed Hastings Netflix-ийн ажилчдын эрх чөлөө ба хариуцлагын соёл хэмээх утга бүхий гарын агуулгыг олон нийтэд ил болгож байжээ. Бараг нэрнээс нь сонсоход андашгүй бөгөөд тус материал Netflix-ийн ажилчид хэрхэн эрх чөлөөтэйгээр ажиллаа хийдэг талаарх зүйлс байв. Тэдгээрээ нэг бол та бидний харж буй хоргон дотор байгаа чихвч, маус гэх мэт компьютерийн жижиг хэрэгслүүд байсан бөгөөд Netflix-ийн ажилтнал бол хинч байсан үн төлбөргүйгээр тэдгээрийг авч хэрэглэх боломжтой юм. Харин маш их анхаарал татсан өөр нэг зүйл бол 30 минут тутамд солигддог Netflix-ийн сүлжээний код хэмээх зүйл байв. Өөрөөр хэлбэл Netflix-ийн ажилчид 30 минут тутамд нууц үгэн солигддог сервер рүү нэвтрэхийн тулд байн санамсаргүй тоонууд бүхий нууц үгийг хуулан бичих шаардлага гардаг гэсэн үг юм. Гэвч нууц үгийг хийхдээ нэг удаа алдвал цалингаа асуулж, 3 удаа алдах юм бол тусгай шийдвэрлийг хүртэл авна гэх утгатай анхааруулга байсан нь хачирхалтай байв. Тиймээс үүнийг үнсэн олон хүмүүс Netflix-ээс энэ талаар үнийн эсхийг нь лавлсан боловч үүнд Netflix-ийн зүгээс ямар нэгэн хариулт өгөх боломжгүй хэмээн хариулж байжээ. Reed Hastings нь Alfred Lee Loomis хэмээх хүний ачхүү бөгөөд түүний өвөгийн амьдралын талаар өгүүлсэн Tuxedo Park хэмээх ном хүртэл байдаг. Тус номонд бичснээр бол тэрээр Америкийн нэгдсэн улсын хамгийн анхны бүрэн төгс ажиллагаатай цөмийн зэвсгийг бүтээлцэн хүмүүсийн төлөөлөл бөгөөд дэлхийн 2 дугаар дайны үед Япон улсын дээр хаясан бөмбөгүүдийг бүтээхэд ихээхэн үүргийг гүйцэтгэсэн нэгэн ажээ. Тухайлбал Альфред нь дэлхийн 2 дугаар дайны үед цөмийн бөмбөгийг нууцаар бүтээж байсан эрдэмтдийн нэг байв. Netflix дээр олон алдартай сонирхолтой кинонууд ойр орхон дэлгэцнээ нээлттэй хийдэг билээ. Хэрвээ анзаарвал тэдгээр кинонуудын цөөх нь киноныхоо амжилт үзүүлэлтийг зарладаг бөгөөд аль биесны үнэлгээг тэр болгон зарлаад байдаггүй учраас тэдгээр нь яг баттай мэдээлэл гэхэд хэцүү байдаг ажээ. Өөрөөр хэлбэл Netflix-ийн дийлэх цувралуудынхаа хэдийн хугацаанд тэр олон үзэгч үзсэн. Мөн нийт хэдий хэр үзэгчд үзсэн бэ гэх нарийн үзүүлэлтүүдийг нууцладаг байна. Бүр цаашлаад киног найруулсан найруулагчид хүртэл энэ талаараа ярихыг хүсдэггүй байна. Гэхдээ тэд ярьсан яриагүй мэдээж Netflix-ийн цувралуудын гайхалтай амжилтууд нь ил байдаг билээ. Эдгээрийн нэг жишээ бол Bird Box цуврал байв. Тус цуврал дээр гол дүрүүд нь амьд үлдэхийн төлөө нүдээ боохоос өөр аргагүй байдлыг харуулдаг бөгөөд энэ нь маш олон үзэгчдийн анхаарлыг татснаар нүдээ боож байгаад янз бүрийн зүйлсийг хийх челленжүүд хүртэл гарсан юм.
Гэтэл 2019 онд нэгэн үзэгч дээрх челленжид нэгдэн нүдэ боож байгаад машин жолоодсноор зан тээврийн ноцтой осол хийсэн хэрэг гарчээ. Ийхүү тус мэдээ Лейдонгийн Twitter хуудаснаа нийтлэгдэж, улмаар Netflix-ийн өөрсдийн Twitter хуудасаараа дамжуулан челленжид нэгдэхгүй байхыг уриалж байжээ. Эдүүгээ дэлхийн нийт 190 улс оронд Netflix-ийн үйлчилгээ нэвтэрч 2020 он гэхэд дунджаар нэг үзэгч өдөрт 2 цагийн турш Netflix үзэж, сардаа 45 ГБ датаг үзэж, 2017 он хүртэл Netflix-ийн нийт үзэгчдийн үзсэн цагийг нэгтгэвэл 140 сая цаг буюу даруй 15,970 жилдээ тэнцэх хэмжээний цаг болсон байв. Харин 7 хоногт 1 тэрбум цаг буюу 114,077 жилдээ тэнцэх хэмжээний урттай контентийг Netflix-ийн нийт үзэгчид үздэг байна. Мэдээж энэ судалгаа нь бүр 4 жилийн өмнөх тоо учраас эдүүгээ энэхүү тоо хэд дахин өснө нь тодорхой бизээ. Мөн сөнөөс Netflix-ийн үзэгчид цаг өнгөрөх тутамд нэмэгцээр байдаг боловч ердөө ганцхан удаа л Netflix-ийг үзэж буй тоон үзүүлэлт буурч байв. Тухайлбал 2017 оны 8 сарын 21-ний өдөр Америкийн нэгдсэн улсад нар хэрцэн бөгөөд энэ үед Netflix-ийн үзэлтийн цаг даруй 10%-аар буурч байсан түүхтэй. Ийхүү Netflix-ийн Twitter хуудасаараа дамжуулан бид та нарыгаа уйдахгүй төлөө инглээ ажиллаж байхад та бүхэн нар хэрдэлд үзэхээр гарсанд итгэж чадахгүй хэмээн наргайг хийж байжээ. Бидний бэлдсэн энэ удаагийн бичлэг танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ танд бичлэг таалагдсан бол лайк болон коммент үлдээгээрэй. Ингэсээр бид танд зориулан энэ төрлийн бичлэгийг илүү түлхүү хүргэсээр байх болно. Хэрвээ та бидэнтэй холбогдсон ямар бичлэг үзмээр байгаа талаар бусад санал хүсэлтээ доор хаягаар илгээх боломжтой. Анхаарал тавьсанд баярлалаа.